Нэгдүгээр анги. Янхууг чиншийн уулнаас хөөн явуулсан тэр өдөр түүний явах мөч тийм ч аятайхан өнгөрсөнгүй. Ууг нь Янхуу ямар ч хэрэг түүх тарилгүй чимээгүйхэн яваад өгөхийг хүссэн юм. Даанч хорвоогийн явдал хүний санснаар бүтгэн ховор. Энэ олон жил хэрэгэлсэн аяг сав, хучиж унтсан хүнжил, гараараа хуулж бичсэн судруудыг нь их чав зиювэ сүрлэн дэрсэнд орон боожээ. Тэгээд өнөөх бодлыг нэг өршөөлөхөд л эд зүйлс нь хангирч жингэрсээр 3000 чулуун гишгүүрээр өнхрөн одов. Янхуу үнийг хараад нэг их уурлсангүй. Харин дотроо санаа алдав. Зиювэ түүнтэй олон жил үзэлцэн атлаа. Өдийг хүртэл ухаан суугаагүй л байжээ. Янхуу өөрөө орхиод явсан эд зүйлс нь түүнд хэрэггүй болсныг ойлгоход тийм хэцүү гэж үү? Хэдэн хуучны юмд уураа гаргаж хүчээ барах ямар хэрэг байна. Зиювэ уулын хэдийн их хаалганы өмнө тулаанд ялсан сар мөгчин шиг ихэмсэг зогсно. Тэр хамраас өхөн Янхууг дээрээс нь харж хийсэн зүйлдээ тунч сэтгэл хангалуун байлаа. Харин Янхуу өвшээгээд гараа хайнх духан төхөв. За чич баяртай байвал болоо доо. Тэр эргээд явж эхэлтэл Зиювэ араас нь хүүтнээр түрглээ. Зогс. Би хараахан дуусаагүй байна. Тэр үгээ хэлмэгцээ дахиад нэг зүйл шидэв. Хаш чулуун усны хатуур. Янхуун хажуугаар сүнхийн өнгөрч шулуун шатан дээр унав. Тасхийг чимээ гарахад хатуур хідэн хэсэг болон бутарчээ. Хилтэрхийнүүд нь чулуун гишүүрээр жингэнэн өнгөрсөөр нүднээс далд болов. Янхуу балмагдан зогслоо. Тэр бүхийж хөлтөн ойж ирсэн хашны нэг хилтэрхийг авав. Энэ хатуурыг тэр яаж мартах билээ? Зиювэ түүний царайг хараад доогтой нэмсгэлээ. Тэр үед энэ хатуур алга болоход чи яаж сандарч байлаа да? Бусд нь мдээгүй байж болох ч үүнийг хинийх байсныг нь би мэднэ. Инээмсэглэж байсан ч түүний дуунаас жигшил үзэн ядалт мэдрэгдэнэ. Чи одоо юу бодож явдгаа? Хин ч анзаараагүй гэж үнэхээр бодсон юм уу? Энэ олон жил чамайг харах бүрд миний ой гутаж ирсэн. Янхуу хашны хилтэрхийг атгасаар хэсэг чимээгүй зогсов. Тэгснээ уруулынхаа үзүүрийг үл ялэг өргөн инээмсэглэлээ. Ахлах шавья. Намайг хараад олон жил ойтон гутсан юм байна. Тэгсэн атлаа энэ хатуурыг өнөөдрийг хүртэл хадгалж байгаад миний нүдэн дээр хагалдаг нь ямар учиртай вэ? Намайг шахлуулах гэсэн юм уу? Зиювэ хариулж амжаагүй байхад Янхуу инээмсгэл арилж харцан нэлт хүүц дав. Даанч одоо надад шаналлах сэтгэл үлдээгүй. Харин танд баяр хүргэе. Та намайг уурлуулж чадлаа. Тэр ханцууга шамлангаа Зиювэ рүү алхав. Наашир, хоёлаа сайхан ярилцъя. Зиювэ айсандаа шүлсээ залглаа. Зогс. Надад битгий орт. Гэвч Янхуу түүний үгийг тоосонгүй. Түүнийг алхамаар ойртох тусам Зиювэгийн царай улам барааж байв. Дахиад ойртвол би хүмүүс дуудан шүү. Тэгвэл бүгд энэ хугарсан хатуурыг чинь харчихна. Янхуу хүүтнээр инээгээд хурууныхаа үеийг таснас хийлгэв. Хүмүүс мэдэгдэхээс намайг одоо айн гэж бодоо юу? Би нэгэнт эндээс явах гэж байхад заавал намайг оролдох ямар хэрэг байсан юм? Зиювэ өөрийн ирэхгүй ухарч гараа сэлэмнийхээ ишинд тавилаа. Янхуу, энэ хаалганы цаана олон сахиул шав байгаа шүү. Над руу дайрна гэж бүс санаарай. Янхууд сэлэм байсангүй. Багш нь түүний хөвгтөө сэлмийг нь аль хэдийн хураан авсан байв. Гэхдээ Зиювэг номтоход түүнд сэлэм хэрэггүй. Эцсийн эцэст Янхуу үеийнхээ шавнараас хамгийн гарамгай нэмэн үнэлэгдэг байлаа. Тэр юу ч болоогүй мэт инээмсэглэв. За тэгвэл тэднийг дуудлаа та. Янхуу зогсолтгүй ойрцоор байгааг хараад Зиювэ салгансан гараар сэлмээ сууллаа. Тэгээд ардаа байгаа хийдийн хаалга руу харж орилов.
Янхуу туслаарай. Хөөгцөн урагч Янхуу намайг алах гэж байна. Хийдийн их хаалга тэр даруй нэгдэв. Цаанаас нь хідэн шав ухасхийн гарч ирэх гэтэл Янхуу нэг гараараа дончтойхон өргөөд хуруугаа тас хийлэглээ. Агшин зур хаалганы өмнө дүрлцэн гал хан босгож гарч ирсэн шав нэрийг буцаан хөөв. Ахлах шаваа дэндүү халуун байна. Миний ус шатчихлаа. Галыг унтраагач. Түүний шидийн хүч минийхээс өндөр юм. Би үүнийг унтрааж чадахгүй байна. Их хаалга дахин хаагдлаа. Цаана бөөн өмөө болж сандрагсан шав нэрийн орилон бүдгхэн сонсогдно. Энэ хэсэг зур Янхуу зүй юугийн өмнө тулж ирсэн байв. Зүй юуэ ухарсаар хатан тулсан тул цааш сухтах аргагүй болжээ. Тэр нүдээ бүлтийлгэн Янхууг ширтлээ. Шидийн чадал чинь биднийхээс өндөр гээд бусдыг ингэж дээрлэхэж болохгүй. Энд юу болсныг багш нар мэдвэл чамайг зүгээр өнгөрөөхгүй шүү. Янхуу инээхэд баруун талын жижигхэн соёон цохов. Тэр инээмсэгэлд нь хөөрдөм атлаа баг зэрэг хорон харагдана. Өнөөдөр харин чамайг дээрлэхэд үзье. Багш нар чинь намайг яахыг харъя л да. Янхуу гараа сунхад Зиюэ сандран сэлмээрээ завчлаа. Гэвч айж балмагцсан ч түүний хөдөлгөөн яруу эмх замбраагүй байв. 2 удаа сэлмээ далаасны дараа Янхуу зэвсгийг нь гараас нь мулсан унгав. Тэгээд нэг гараараа Зиюэгийн захнаас затган дээш өргөлөө. Нөгөө гарынхан хурууг үл ялэг хумаад газарт унсан сэлмээ өөрөө хөөрөн ирж түүний алхан дээр буув. Янхуу сэлмийг агаарт нэг эргүүлснээ тас хийтэл дүрв. Сэлэм Зиюэгийн мөрийг шүргэн өнгөрч хувцсыг нь нэвт хатгасаар арын хаданд зоогджээ. Намайг муухай аштайг минь мэддэг атлаа. Өдөр болгон төвчээрийг минь шалгах юм. Зиюэгийн царай айсандаа цонхиж орхив. Янхуу гаднаас нь харахад түүнээр тоглоом хийж байгаа мэт хэнэггүй байлаа. Гэвч Зиюэд түүнээс затрах хөнөөх сүр давлгаа мэт хөмрөн ирэх нь мэдрэгдэнэ. Айц нь гар хүлийг нь сулруулж биеийг нь мдээгүй болгожээ. Түүний биед Янхуун дуу дахин сонсогдов. Ахлах шаваа, та намайг олон жил дээрлэхсэн. Одоо уушлалт гуйх цаг болсон юм биш үү? Зиюэ айсан ч гэлээ гомдолтойгоор хашгирлаа. Энэ олон жил чи надад зүгээр л дээрлэхүүлж байсан. Удаа юу нь би юу? Янхуу сэлмийг хаднаас сангинуулан суулж аваад үзүүрийг нь Зиюэгийн хүзүүний хажууд дахин зов. Сэлэмний хүүтэн жавар хүзүүг нь шүрэхэд Зиюэ айсандаа чараллаа. Харин Янхуу урдын адил хэнэггүй дуугаар хэлв. Өөрөө чадал муутай байж дээрлэх гэсэн хүн чинь номхон байж өгсөнгүү гэж гомдлох нь уу? Ахлах шав таач ёстой томоогүй юм а? Зиюэ айсандаа мэгшин уйллаа. Багшаа, номынхаа туслаарай. Янхуу дахиад хүн зодож байна. Янхуу сэлмийг дахин суглав. Энэ удаа Зиюэгийн чихний хажууханд тасхийн зоолоо. Сэлэмний ир хадны чулууг хавиран харжигнах чимээ Зиюэгийн чихэнд маш тод сонсогдов. Энэ удаа Янхууг юу ч хэлээгүй байхад тэр сөөг хоолоогоор яран хашгирлаа. Гуй, би уучлалтгүй. Миний буруу. Уушлаарай. Тэгэхэд л Янхуу түүний захыг тавив. Зиюэ хөл дээрээ тогтож чадалгүй газар нэвсгийн сууж айсандаа ихэр татан уйллаа. Янхуу сэлмийг дэрэгдэн хаяад санаа алдав. Намайг чимээгүйхэн явуулчихж болдгүй юм уу? Өөрөө л ийм зүйл болголоо шүү дээ. Тэр бугуугаа нухлангаа хийдийн хаалганы өмнө дүрлцээр байгаа галан ханыг эргэж харав. Галыг унтраахаар завтал хаалганы хамгаалтын мөсөн шидэт хүрээ гинт гялс хийлээ. Хүүтэн жавар түрэн орж дүрлцэн галыг агшин зуур дарж унтрав. Дараа нь хийдийн хаалганы өмнө цагаан гэрэл гялс хийж дундаас нь цагаан хувцаст нэгэн ир тодрон гарч ирлээ. Түүний царай төв. Харц нь хүүтэн байв.
Уулын салхинд уужим цагаан дээлэн намиран юр бусын сүрлэг харагдана. Зэвээ түүнийг хараад чангаар уйлсаар босов. Тэгээд говин дайвсаар гүйж очин сая болсон явдлыг гомдлон тоочиж эхэллээ. Цагаан хувцас дээр харцаа шижүүлэн Янхуу руу харав. Түүний хүүтэн харцтай тулгархад Янхуу өөрийг нь дураараа бодлогогүй авирсныхын төлөө дуугүй зэмлэж байгааг ойлголоо. Өмнө нь тэр багшийнхаа ийм харцнаас их айдаг байв. Харин одоо ямар хамаатай байх вүлээ? Энэ хүн нэгэнт түүний багш биш болсон. Янхуу үл ялаг уруулаа морилгав. Лин Шао ламаа, би одоо Чиншин уулын шав биш. Цаашдаа шавнараа сайн захирч дахин надаар оролдуулахгүй байхыг хүсье. Тэр гараа хайнгдуухан тохив. За ингээд салъя, хүргэж өгөх хэрэггүй. Ингэж хэлээд Янхуу эргэж харалгүй чулуун гişүүрээр уруудан алхлаа. Салхин танцуу хормойн зөөлөн намирна. Ард нь Чиншин уулын сүрлэг их хаалга үлдэж, өмнө нь эгэл хүмүүсийн уудам ертөнц угтан хүлээж байв. Янхуу алсын хаяанаас үлээх салхийг сүрэн уулын бил рүү алхасаар одлоо. Өргөн хорвоод тэр гав ганцаараа үлджээ. Гэсэн ч ардаа үлдсэн бүхэнд хорогдох сэтгэл түүнд байсангүй. Чиншин уулнаас бууснаас хойш 10 хоног өнгөрөхөд Янхууг хамгийн их зовоосон хоёр зүйл байлаа. Нэгдүгээрт тоогооч бүдүүн жаны өдөр бүр хийдэг амттай хоолноос дахиж үнгүй идэж чадахгүй болсон явдал. Хоёрдугаарт мөнгөгүй байх. Янхуу багасаа л ядуу байхын зовлон сайн мэддэг байв. Лин Шао түүнийг шаваа болгон авснаас хойш Чиншин уулнаас сар бүр 1 лан мөнгө өгдөг байжээ. Тогтмол ирдэг тэр мөнгө ядуурлаас айх айцыг нь дардаг тайвшруулах юм шиг байлаа. Гэвч Янхуу хөн явуулахдаа Чиншин уулын агуулгад хадгалуулсан бүх мөнгийг нь хураав. Багш нар нь бүр сэлмийг нь ч үлдээсэнгүй. Ингээд уулнаас буусан Янхуу өөрийн биеэс өөр өмчгүй хоцорчээ. Ганц мантуу худалдаж авах ч мөнгөгүй байв. Харин одоо байтал арай дээрдэх шинжтэй болов. Уулын бэлтнийг найзынхаа зааснаар Янхуу мөнгө олох арга олжээ. Тэр нь Жихүүгийн баатрын зар химээх шагналтай даалгаврын жагсаалт байв. Зарын жагсаалтыг үзэж байгаад тэр хамгийн дээр нь байрлсан нэгэн баян айлын даалгаврыг орж харлаа. 100 жил бис болсон могоод булаалгасан гэр бүлийн үеийг эргүүлэн авчирнуу. Шагнал нь 88 лан алт. 88 лан алт. Тэр их мөнгөөр хид хідэн бүдүүн жанг хашаандаа суулгаж өдөр шөнөгүй хоол хийлгэж болно шүү дээ. Янхуу нүд мөнгөний сургаар бараг л ногоорч юу ч бодлого зарын хууцыг суг татан авлаа. 100 жил бясалсан могоо гэж юу байх вэ? Тэр Лин Лётэй анх уулзахдаа 1000 гаруй жил бясалсан орон гурамлыг устгахад нь хүртэл тусалж байсан юм. Янхуу найзаасаа мөнгө зээлэн тоорын модоор хийсэн сэлэм худалдаж авав. Тэгээд тунлаа уулыг зорив. Өнөөх могойг даран цөсийг нь авахаар яран иржээ. Уг нь энэ даалгаврыг тун амархан гэж бодсон. Гэтэл мангасын хүчин тэнгэрт тулж хүнийг нүд завчилгүй зангиддаг гэсэн аврах том могой хаана байна? Гараад ирэлтэй. Ядаж нэг сайхан айлхаад өгөөч. Янхуу энэ уулыг 5 6 7 бүр 8 хоног хөндлөн гол туулсан ч ухаан орсон ганц сармөгчөнтэй ч таарсангүй. Эндхийн сүнслэг эрчим дэндүү хомс гэдэг нь илт байлаа. Өнөөх могойд жаахан ч гэсэн ухаан байдаг байсан бол бясалгах гэж ийм газар шигдэж суухгүй гэж Янхуу бодов. Тэр ирж хайсаар бараг цөхөрч гүйцжээ. Үд дунд болж гидсэн дахиад хонхолцож эхлэхэд том модны бүдүүн үндсэн дээр лакийн суугаад бүхэмд нь санаа алдав. Яг одоо түүний хамгийн их санаа зовж байгаа хүн бол юутай зүйрлэшгүй тогооч бүдүүн жам байлаа. Янхуу санаа алдан суутал өгзгөн доор нь модны үндэс гинэт хөдөлжээ. Тэр гайхан доош харснаа хөшөж орхив. Энд чинь модны үндэс биш байлаа. Хайрсаар бүрхэгдсэн авраг могоон бий байв. Ард нь хүүтэн эрчим дархан
Янхуу айжмаар эргэж харлаа. Торох шиг бүдүүн могой цусан улаануудээр түүнийг ширтэн салаа хилээг ялцуулж байв. Янхуу тэр даруй өсрөн босч тоорын модон сэлмээ сугаллаа. Гэвч сэлмээ гаргаж амжаагүй байхад могоон сүүл биеийг нь орон авч авраг амаа ангаан хазахаар дайрав. Янхуу булцсангүй. Тэр сэлэмдээ шившлэг шингээгээд шууд могоон ам руу дүүрлээ. Гэтэл могоон ам санаанд оромгүй том байв. Тоорын модон сэлмийг нь бүхлээр нь залгишлаа. Янхуу гараа даруй татаж аваагүй бол сэлэмтэйгээ хамт өрөөсөн гараач алдах байжээ. Түүний уур хөрөв. Чи чинь ёс мэддэггүй амтан байна шүү. Наад сэлмийг чинь би зээлсэн мөнгөөрөө худалдаж авсан юм. Могоо түүний үгийг тоосонгүй. Харин ч биеийг нь улам олон давхарлан ороож хамаг хүчээрээ шахаж эхлэв. Янхууг амьдаар нь бяцлах санаатай байлаа. Зээлсэн мөнгөөрөө авсан сэлмээ алдсан янхуун уур бүр хүрв. Тэр зүхтах гэж оролцсонгүй. Биетэх сүнслэг хүчээ нэг дор төвлөрүүлэн могоотой хүчээр туллаа. Ха! Янхуун бүх биеэс хүчтэй энерги дэсрэн гарч өөрийг нь ороосон могойг хол шидэв. Хүн шархацсан могоо газар хид иргэлснээ зүхтах зүгээ олох гэж сандрав. Гэвч Янхуу түүнд боломж өгсөнгүй. Тэр агаарт дүүлэн могоон нуруунд дээр бууж үзүүнийх нь хамгийн эмзэг хэсгийг хоёр хөлөөрөө чанга авчлаа. Дараа нь толгойг нь дарж аваад гартаа сүнслэг хүч төвлөрүүлэн магнаа дээр нь хоёр сайн алгадав. Миний сэлмийг нулим. Могоо өвцөндөө толгоогоо огцом өргөж Янхууг нуруунаасаа шидхийг оролдов. Гэвч чадсангүй. Харин ч улам ууралсан Янхуу толгой дээр нь дахиад хоёр алгадаж орхив. Могоо хоолой хоёр удаа гүрэлснээ хах химээ гаран тоорын модон сэлмийг нулимлаа. Янхуу могоо нуруунаас өнхрөн бууж газарт дунсан сэлмээ шүүрэн авав. Могоо энэ жавшааныг ашиглан зүхтах гэтэл Янхуу түүнээс ч хурдан байлаа. Тэр огцом эргэж тоорын модон сэлмээрээ хайрцыг нь нэвт сүлгэн сүүлийг нь газар зоочихв. Могоо өвцөндөө толгоогоо өргөн чарлалаа. Түүний дуунаар уулын шувууд өргөн сүргээрээ нисв. Янхуун уур сая нэг намдав. Тэр босож хувцсандаа наалцсан тоошороо гүвлөө. Дараа нь цагирлан хөвтөх могоо руу бардам алхасаар очоод дээрэс нь харав. За одоо бууж өгөх үү? Могоо өвцөндөө бүх биеэрээ салгаална. Янхуу өмнө нь явган сув. Үннийг хэлэхэд надад чамтай өс сонсон зүйл байхгүй. Чамайг алахыг ч хүсгүй байна. Чи Жөө гэр бүлийн өвийг хулгайсан биз дээ. Түүнийг бусааж өг. Тэгвэл чамайг явуулъя. Чамд юу хэрэгтэй юм? Могоогийн түүний хэлээр дуурлаа. Санаанд оромгүй уянгалаг эрэгтэй хоолой сонсогдов. Жөөгийнхэн чамд мөнгө амлаж эрдэнсээ ахуулахаар явуулсан хэрэгүү. Би тэдний өхөөс 3 дахин ихийг өгье. Юу гинэ? Энэ могоо чинь ахуул өгч чаддаг юм уу? Тэгээд бүр 3 дахин ихийг. Тэр мөнгөөр бүтэн хэдэн 10 бүдүүн жантай болж болно шүү дээ. Янхуу сэтгэл тэр даруй ганхав. Тэр хөдөлгөөнгүй суусан ч могоон саналыг зөвшөөрөх хэсгээ бодсных биш байлаа. Харин 88 лан алтыг 3-аар үржүүлбэл яг хэд болохыг таарахын тоондоо бодож суужээ. Гэвч хариуг нь олж амжаагүй байтал могоон төвчээр барагдав. Газар зоолгосон сүүлээ 2 хуваагдах мэт өвдөлтийг үл тоон огцом татаж Янхуу руу хамаг хүчээрээ савлаа. Янхуун толгойд бөөн алт эргэлж байсан тул сэхээ авч амтсангүй. Чихнийх нь хажуугаар салхи эсгэрэх чимээ сонсогдно. Дараагийн мөчөд толгой нь хүчтэй өвдөн газар саван унав. Тэр нүрээ дүрэн цастай хөндөлөө. Хөл дээрээ тогтож амжаагүй байтал могоо өгсхийн дайрч мөр хүзүүнийх нь заагт хазав. Хорт соёо махыг нь нэвтлэхэд Янхуу өвцөндөө ярвалаа. Удахгүй биеийнх нь тал мэдээгүй болов. 58-aalцж болдоггүй юм уу? Тэр шүдээ 100 гурууныхаа үзүүрт хүч төвлөрүүлв. Агшин зур могоон биеийг дүрлсэн гал шиг орон авлаа. Жаахан охин атлаа гал захирах эрдэм мэддэг хэрэгүү?
Дүрлсэн гал шатсан могой толгоогоо өргөн даршлан чарлав. Янхуу газарт унсан чихтэй шүдээ хавран хэллээ. Юу ч таньдаггүй амтан намайг дор зэргийн галын шид хэрэглэнэ гэж бодоо юу? Түүний үг дуусмагц могоон биеийг ороосон гал улам ширүүсв. Өвдөлтөө тисгээ байсан могоо янхуутай зуралдаж зүрхэлсэнгүй. Биеэ ороосон сүнслэг галтай сандралтан зүхтаж удахгүй ойн гүнд ор мөргөө алга болов. Хүн ер нь шуналтай байж болохгүй ажээ. 3 дахин их шагналчгүй боллоо. Одоо бүр анхны 88 лан алтаач авч чадахгүй болж мэднэ. Янхуун дотор хорсож байв. Тэр шархалдсан мөрөө даран сүнслэг хүчээ цусын тогтоож чадлаа. Гэвч могоон хор биеэр нь дарахыг зогсоож чадсангүй. Удалгүй зүрх нь давчдаж морины туурай шиг хурдан зохилж эхлэв. Бие нь бүр дотроосоо төөнөн халж дисхийн аргагүй болов. Ам нь аимшигтай цангажээ. Хөдлөх тусам хор хурдан тархна гэдгийг мэдэж байсан ч түүнд тоох сөхөө байсангүй. Ус ирж олохоор яаран ураг шалхав. Янхуу багаасаа галын төрлийн шидээр бясалжээ. Тиймээс биеийн халуун нь энгийн хүнийхээс өндөр, халууныг дисвэрлэх чадварч илүү байв. Гэвч энэ удаагийн халуун уртынхаас тис өөр байлаа. Саяхан шийтгүүлж галт агууд хоригдож байхдаа ч ийм аимшигтай төөнүүр мэдрэгдэж байгаагүй. Хэр удаан, хэр хол гуйван алхаснаа янхуу мэдсэнгүй. Эцэст нь урд нь нэгэн жижиг горих хоржгонон урсыг олж харав. Ус харсан даруйдаа би энэ хаанаас ч юм дахин хүчтэй босон мэт санагдлаа. Тэр дисэлгүй урагш үсгэв. Гэвч горхины эрэг дагуух чулуунууд хөвдөөр бүрхэгдэж маш халтиргаатай байсныг мартжээ. Хөл нь халтирн толгоогоороо ус руу унав. Мөстэй адил хүйтэн усч би дотор төөнүүрийг намдаасангүй. Янхуу толгоогоо уснаас арайхийн гарган амьсгаа аваад доторх халуун нүдийг нь хүртэл түлж юмс бүдэг батаг харагдаж байлаа. Ухаан санаанч улам манарч эхлэв. Тэр олон жилийн өмнө өөрийг нь чиншин уулан дагуулan очсон лин лаг олж харах шиг боллоо. Янхуу өөрийн ирэхгүй хүзүүгээ тэмтрэн зүйлтэй атгав. Тэр зүйлт нь чиншин уулын орхисон тэр өдөр чулуун шатан дээрээс авч үлдсэн хаш хатуурын хилтерхий байлаа. Ухаан нь манарсан тэр мөчөд хэр буртаг үл халдах мэт ариухан Лилио өөрийнхөө хатгуураар түүнийг задгаа өсийг тогтоон өгч байна гэж санагдав. Түүний намуухан дуу чихэндэн дахин сонсогдох шиг боллоо. Өнөөдрөөс эхлэн би чиний багш болно. Чи дахин хүнд доромжлуулахгүй, үйлсэд зүдрэхгүй, гэр оронгүй хаашаа чамаагүй тэнүүчлэх шаардлагагүй. Харин одоо өөрийгөө хардаа. Нүүр дүүрэн цус болж задуулж нүдүүлэн туйлдаж гүцлээ. Усан дээр хөвж живхийн завсар янхуун толгой үл олон бодолд орж ирэв. Гэвч тосгоны аялахтай хэдэн хүний яриа түүний бодлыг тасаллаа. Хөөе, эн чинь нэг охин байна шүү дээ. Хаанаас ирсэн юм бол яагаад гол дотор байгаа юм? Мэдгүй уулнаас усан туугдаад ирсэн болтой. Татаж гаргаад зарчихъя. Тгий. Шоо эмигний маанаг ачид ихнэр болгоод өгвөл яг таарна. Тийм тгий. Хүлээгээрээ ямар маанаг ач, ямар ихнэр, юугаа тгий гэж байгаа юм бэ? Хүний өмнөөс дураараа шийтгэе болооч. Гэвч янхууг эсэргүүцж амжаагүй байхад ирэг дээр хүмүүс урт модоор татан гарахаар оролдов. Тэд онилох газраа андуурч модныхоо үзүүрээр толгой руу хүчтэй хатгачлаа. Янхуу тэр дороо ухаан алдав. Түүнээс хойш юу болсныг огт мэдсэнгүй. Дахин сэрэхэд дээврийн завсраар бүдэг гэрэл туссан нэгэн өрөөнд хэвтэж байлаа. Тэр хөдлөх гэж оролдоод гар хөлөө хүлүүлснээ мэдэв. Ямар инээдтэй юм бэ? Жирийн нэг муу олсоор түүнийг хүлж дийлнэ гэж бодсон эргүү. Янхуу энэ олон жил чиншин ууланд зүгээр хоол хороож суугаагүй юм шүү. Тэр үл таамсарлан тургаад гартаа хүч өгөв. Тэгснээ хөшөж орхилоо. Арай. Энэ олон жил үнэхээр зүгээр хоол хороож явсан юм биш үз? Ос тасарсангүй. Янхуу бүр их хүч гаргав.
Хөлийнх нь хуруу хүртэл атисан ч ос мөн тавигдсангүй. Тэр сандарч биеийнхээ доторхыг яаран шинжив. Дараагийн хүчит нуруугаар нь хүүтэн бүс асгарлаа. Бясаллын хүч нь дотоод амьсгал нь ганцхан шөнийн дотор бүгд ор мөргөө алга болжээ. Янхүү балмагдан хэвтэж байтал үрчлээ дүүрэн нүртэй булангарсан нүдтэй нэгэн хөгшин эмэгтэй дэрэгдэн хурч ирэв. Эмгэн гараа сунган янхүү нүрийг тэмдэрлээ. Энэ охин арьс ямар толгор юм бэ? Янхүү биеэ хойш татав. Эмгэн дахин нүүрэнд нь хүрсэнгүү. Дахин булангарсан нүд нь нэмсгэлэн онилоо. Манай дайфууд таалагдана да. Гарцаагүй таалагдана. Цаанаас нь нарийнхан эмэгтэйн дуу сонсогдов. Янхүү толгоогоо эргүүлэн харуул ирээмэрэн хувцтай дунд иргэм насны нэгэн авгай төхөж ирлээ. Нүүрэндээ дүүрэн нэмсгэл содруулсан тэр эмэгтэй хэлв. Манай хүн энэ охиныг олоос татаж гаргаж авах гэж бөө юм босон шүү. Хувцас нь нэвт норж өөрөө ч усанд унах шахсан. Та ийм үнээр авбал огт таалдахгүй. Шоо эмгэн толгоогоо төглөө. Тэгвэл жөө авгай минь цаашдаа манай дафугийн энэ ихнэрийг номхруулахад туслаарай. Янхүү хэсэг гайхан хөвцний эцэст юу босныг сая нэг ойлгов. Түүнийг голоос олж аваад зарчихжээ. Тэр уулнаас буухтаа сохор зоосгүй байсан ч өөрийгөө заръя гэж бодоогүй. Гэтэл энэ хүмүүс хэн болоод түүнийг өмнөөс нь эзэн мэдэж байгаа юм бэ? Янхүүн өөр дүрлзэн асуув. Тэр хоёр хөлөө зэрэг өргөж Жөө авгыг хамаг хүчээрээ өшгөлчөв. Жөө авгай гойвон ухарч арай хийн тогтлоо. Тэнгэр минь. Тэр эргэн харж гайхаж уралсан харцаар янхүү ширтв. Чи намайг өшгөл зүрхэлдэгэ? Та намайг зар зүрхэлж байхад би яагаад өшгөж болохгүй гэж хэл намайг хідээр зарсан юм. Жөө авгаа уурсандаа инээд алдав. Ийм байдалд орчход өөрийгөө хэд хүрснийг асуудаг охиныг анх удаа харж байна. Шоо эмгэн хажуугаас сандран асуулаа. Охин сэрчихсэн үү? Сэрсэн одоо хүлээсийг минь тайлаад явуул. Юунд явуулах вэ? Жөө авга янхууг загналаа. Шоо эмээ чамайг өрөвцөндөө авч байгаа юм. Ганцаараа явж байгаад хаанаас гол дурсаж ирснийг чинь хэн мэдэх юм? Чамайг ач үгийнхээ эхнэр болгоно. Цаашдаа ир нөхөр чинь тижээгээд явна. Янхуу ёжтой инэв. Би ганцаараа яваа нүнэн. Гэхдээ намайг ир хүнээр тижээлгэн гэж хэн хэлсэн юм? Хүлээсийг минь тайл. Ам гэж хутга юм а? Жөө авгай үүд рүү гараа төглөө. Тэр даруй бадрүүн битээ хоёр ир орж ирэн янхууг хоёр талаас нь сугдан өргөв. Янхуу мултрах гэж оролцсон ч хүч хүрсэнгүй. Тэгээд тэмцгээ болж Жөө авгааг хүүтнээр ширтлээ. Жөө авгай шоо эмгэн рүү нэмсгэлэн харав. Шоо эмээ санаа зовх хэрэггүй. Шинээр хулгайлагдаж ирсэн охид ихэндээ бүгд л айшилдаг юм. Би энэ 8-ыг олон жил хийсэн. Тэднийг номхруулах аргаа мэднэ. Одоохондоо түлээний амбарт хорчихъя. Янхуу хүүтнээр инэв. Энэ эмэгтэй хүн 8-aalж гарсан итгээд байжээ. Хоёр ир янхууг өргөн гарлаа. Хэдийгээр бясалын хүч нь алга болсон ч биеийн урдын адил эрүүлж хэрэг сонсгол нь хурц хിവэр байв. Тэр Жөө авгыг шоо эмгний чихэнд аяархан шивнэхийг сонслоо. Энэ имийг идчихвэл хамаг хүчин сулрна. Тэгээ зүхтаж чадахгүй. Хоолнд нь хорж орой дафуугэр өгүүлээрээ. Хэрв шижиглээд идэхгүй бол 2 удаа хоол бөөг. Ихэнх охин тэр хүртэл өлсгөөрөө хоолнд им байгааг мэдсэн ч амьд үлдэхийн тулд иддэг юм. Харин энэ охин нэлээд ширүүн болтой. Ухаан нь балартаж толгой нь эрэхтэл өсөг. Тэгээд имээ шингэн будаанд хольж утгаарай. Янхуу сонсоод дотроо төгссөн ч одоо юу ч хийж чадахгүй байлаа. Хоёр ир түүнийг түлээний амбарт аваачиж өвсний нуруунд дээр хайр найргүй шидэв. Тэгээд сүрдүүлэн хэллээ. Зовхыг хүсгүй байвал номхон бай. Энэ тосгонд орж ирсэн хүн өхөжтөл байж гардаг юм. Амьдараа зүхтаж чадсан хүн байхгүй. Хувь заяагаа эртгэн эвлэр. Ингэж хэлээд салхин сэгсэн муу хаалгыг тасгийтл хаалаа. Янхуу өвсөн дээр хүргэж арайхийн тухтай байрлал олж хөвтөв.
Тэр амбарыг нэг тойруулан харахад дараа нь гар хөлийг нь хөлсөн ос руу ширтлээ. Толгойд нь ганцхан бодол төрөв. Азар зий юу вэ? Түүний ийм арчаагүй байдалд орсныг харсангүй. Шоо эмгэн Жо овгайн өгөнд үнэхээр оржээ. Тэр өдөр чинь Янхуу тоол өгсөнгүй. Орой болоход эвдэрхий дээврийн завсраар сар одод харагдан эхлэв. Янхуун гидс хорж өнөн дуурлаа. Тэр санаа алдаад хаалганы дэргэд арай хийм мөлхөж очив. Тэгээд хөлөөрөө хаалгыг нүдээд чангаар хашгирлаа. Та нар эмтэй хоол өгнө гэсэн биз дээ. Хоолнд им холино гэсэн. Намайг хоолно гэсэн биз дээ. Ядаж хэлсэн үгэндээ хүрдэг бай. Би өлсөж өглөө. Янхуу маш чанга орсон тул амбард оргив. Дээврээс баг зэрэг шороо унан хамрынхын үзүүр дээр буулаа. Хамран захтаж тэр хэд дараалан найтав. Яг тэр үед түлээний амбарын хаалга чахран нэгдлээ. Сарны туяа үүдээр асгарч гэрлийн дунд нэгэн туранхай залуу зогсож байв. Тэр Янхуу хөдлөөнгүй ширтэн. Бүдүүн ширхтээ дааван хувцсан ядуу амьдралыг нэлтгэх боловч сарны гэрэл сүрэн харагдах царай нь санаанд оромгүй үзэсгэлэнтэй байлаа. Тийм ээ, үзэсгэлэнтэй. Ялангуяа оддын гэрлийг өөртөө шингээсэн мэт тэр хоёр нүд. Түг. Түүний нүдтэй харс тулгарх мөчөд Янхуун зүрх хүчтэй зөглөв. Дараагийн агшинд өөрийнх нь зүрх уяанаасаа алдурсан морь шиг улам хурдан тавхилж эхлэхийг сонсох шиг болов. Түг. Зүрх нь яагаад ингэтлээ галзууртлаа зөглөнө вэ? Арай энэ туранхай залууд анхны харцаар дурлчих уу?